За сайн байцгаана уу? Хай бүгдээрээ. За Чингис хааны төрсөн өдрийн мэнд хүргэе. Монголд маань Монгол бахархлын өдөр болж байгаа тий. За бид хоёр яг энэ цагт одоо Нидерланд улсад байна. Нидерландын Семплвил тэгээд хотод амьдраад бэлтгэлээ хийгээд ингээ байж байна. Дэлхийн аварга шалруулах тэмцээнийхээ бэлтгэлд ороод энд ирээд 6 хоног тий. За тэгээ бид хоёр яах гээд энэ сууж байгаа вэ гэхээр яг одоо манай латин бүжгийн маань тийзер видео тавигдсан байгаа сошиал хуудсанд. Тэгээд бид хоёр дөнгөж тавигдангуут нь үзээд сэтгэлээ хуваалцахаас сууж. За урд нь бас үзээгүй байгаа. Тэгээ яг одоо яг үзээд тэгээ энэ дээр реакшн хийгээд явъя гэж бодлоо. Тэгээ бид нар энэ жил Чингис хаан гэдэг нэртэй бүжиг хийж байгаа. Тэгээ манай хамтлаг урд нь бол яг юм Монгол хэм маягтай Монгол одоо юуг шингээсэн те үндэснийхээ хэм маягийг шингээсэн бүжиг хийж байгаагүй. Энэ жил анх удаа яг энэ Чингис хаан гэдэг бүжиг хийж байна латины. Тэгээд бүгдээ хамтдаа үздэцгээе. Тхөө. Окей. За. За. Эхлээд ямар тааж үзээд энд байна. За тавилаа шээ. Оо. Яа. New choreography. Яа. Яа одоо. Гэр цасраад. Оо хайрын гэр цасраад. Яа. Юм ээ. Яа. Монгол юм ахтай учраас бид нар монгол хэлсэн гэсэн тийм. Чингис хаан. Вау. Тэгээ өнөөдөр яг Чингис хааны маань төрсөн өдөр учраас бид нэр өнөөдөр тийзер видеогоо цацгаар шийдсэн тий. Йоо, ямар гоё бичлэг олоо вэ. За тэгэхээр энэ дээр бол яг шин дэглэл, шин хөгжим, тэгээд шин хувцас гэдгийг бол зүгээр ингээд санааг нь өгсөн байгаа. Гэхдээ бид нэр ерөөсөө тэр одоо тэмцээн дээр өмсөх хувцаа бол мэдээж өмсөөгүй. Тэгээ тэр бол сюрприз байх нь ойлгомжтой. Тэгэхээр энд яг ямар бүжиг хийж байгаа вэ гэдэг санаагаа мэдээлэл өгөх гэж нийтэд бас толилуулж байгаа тий. Бид нар сүүлийн 3 жил одоо медаль байранд орж исэн учраас одоо дэлхийн формашнууд бол манай хамтлагийг бол одоо энэ жил ямар бүжиг хийх гэж байна тий. Яг бүжигийн спорт сонирхогчдод яг энэ формашн сонирхогчдод манай Монголын мөндөс хамтлаг ямар бүжиг энэ жил хийх вэ гэдг нь бол маш сонирхолтой байдаг болсон гэдэгт итгэж байгаа тий. Тэгэхээр одоо яг энэ жил бид нар одоо энэ тийзер гэдэг маань ерөнхийдөө яг ямархуу бүжиг тий ямархуу санаатай бүжигээ хийх вэ гэдгээ ямар ч санаагийн одоо жижигхэн өгж байгаа гэсэн үг шүү дээ. Тий жижигхэн өгж байгаа. Тэгээд мэдээж нэр нь бол тодорхой олчихлаа Чингис хаан. Тэгээд бид нар энэ видеон дээр бол яг тэмцээнийхээ хувцсыг бол өмсөөгүй. За Монголд байдаг одоо манай мөндөсийн бас тоглолтын Монгол хэм маягтай хувцас өмссөн байгаа. Тий тэгээд бид нар ирэхээс өмнө 11 сарын хэн үед энэ видеогоо хийсэн тий. Тэгээ монтаж хийгдээд ингээд гарч ирсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол санаа жоохон өгөхөөднөөс хийсэн. Тэгээд бас бичлэг маань бас гоё болсон байна. Тэгэхээр гоё болсон байна. Орчин үеийн эдиттэй. Тэгээд ерөнхийдөө богинохоо хэрнээ авир бас санааг бас гоё өгч чадсан байна тий. За тэгээд жаа удаашруулж хамтаа үзхөө. За тэгээ. Дотор нь бас гоё та бас удаашруулад бас битэртэй хамт ингээд үзгүүл яг ямар санаа орсон байгаа нь бас. Аха. За. Вау. За энэ манай хамтлагийн Азаа байна. Азаа байна. Азаа маань бол эхлээд ингээд яг мэдээж одоо яг гол дүрийг эхний хэсэг дээр те гарч ирж байгаа. За ингээд вау. За энийг та харж байгаа. Энэ дүрслэл бол бүр үнэхээр гоё гарсан байна. Энэ яг манай бүжигний эхлэлээр энэ гарч байгаа тий. Яг моржиг харагдж байгаас та нар хардаа. Энэ Азаа, Отхоо, Бэлгүнээ гурлаа. Яг энэ санааг бас манай бүжиг дэглээч бид нэр ингээм хамтдаа гаргасан тий. Дэглэж байгаа хэвцээ. Тэгээ яг энэ морины үйлдэл бол үнэхээр гоё. За энэ яг морин зам. Хайлайт байна. Цаашаа явлаа. За мэдээж new choreography. За энэ урагшаа ингэж давшиж байгаа энэ бол
чоныг илэрхийлж байгаа шүү. Монголын нууц давчаа эхлэхдээ бас дээд тэнгэрээс заяат гэж эхэлдэг те. Тэгээд гоё бүрт чон гоо марлын удам гэж явдаг. Яг тэр эхлэлийг харуулах гэж бид нар хичээсэн тий. Гоо марлыг. Чоннуу те. За одоо мэдээж араас нь ингээд за энэ гоо марл те харагдаж байна. ингээд бууг олж байгаа охтууд те. За мэдээж энэ шонгор шувуу билэгдэж байна. Монголын бүх түүх те түүхэнд шонгор шувуу бол байнгын байж идэг. Одоо Монголын бас бэлэгдэл шувуу шүү дээ шонгор чинь. За одоо энэ гоё юм гарч ирж шүү. Тэр хайртай би байх шиг байсан. Яа. Үнэ гарч ирж байна. Яа. За ингээд энэ бол за төгсгөл хэсэг дээр байна. Төгсгөл хэсэг дээр би яг ингэж гарч ирж байгаа. За манай эдит хийсэн төвшаах маань бол янзын гоё хийж нүд бүднээс нь одоо аян цахилгаан цахилаад байгаа юм уу. Цаашаа өргөжлээд манай бүжийн дунд хэсэг дээр орж ирдэг. Энэ дээр хөдөлгөөн дээр яг манай бүжийн орж байгаа. Музик мэдээж. За чи алт гарсаа. За. Би байсан шүү. Хальт гарсан шүү. За энэ жил Талина Тэмүүжин гэдэг манай шинэ залуутай бүжиглэж байгаа. Тэ та нанар. За new music. За заяа. Заяа анар хоёр гарч ирж байна. Золог харж байгаа. Энд. За өөр царай нь харагдж байгаа юм байна. За энэ пасодобл бүжиг яг хэсэг орж ирж байна. Яа за энэ хэсэг бас айн гоё хэсэг шүү дээ. Хаашаа яг энэ хэсэг дээр гэл яг тийм нол бас яг нөгөө морины яг юу татдаг шүү дээ тий. Амгаа татдаг тий. Амгаа татаад хаашаа бүгдээрээ дүрсэлж байгаа тий. Монгол дүрсэлдэг шүү дээ. Тэрийг оруулж өгсөн тий. Яа ингээ за энэ бол мэдээж морь адуун сураг азраг адуунууд нээлж байгаа дүрслэл байна. За энэ бэлгүүнээ нандаа гарч ирж байна. Эндээс манайхан бас отгоо уянгаа хоёр байна. Отгоо уянгаа хоёр гарч ирж байна. Цаана балжка 82 харагдаж байна. За ингээд за дахиад азаа гарч ирж байна. Эхний хэсгийг ингээд Чингис хааны дүрийг азаа бүтээж байгаа бол төгсгөл хэсгийг би бүтээж байгаа. Тэгээд дуусж байгаа. За ингээд Чингис хаан хамгийн сүүлд юу гэж юм 2025 оны 12 сарын 13-нд Австрийн хотод уулзцаа гэсэн байна. Ингээд Чингис хааных ингээ гал дүрсэлсэн байна. Тэгэхээр тэр өдөр бид галыг асааж тий гал асаана гэдэг утгаар. За ингээд ямар ч тач манай мөндөө самтлагийн маань 2025 онд ямар бүжиг хийх нь тодорхой боллоо. Ингээд энэ дэлхийн нийтэд танилцууллаа ямар тач тий. Тэгээд Чингис хаан гэдэг маш том агуулгатай тий. Маш хүчрхэг сүртэй бүжгийг бид нар энэ жил хийж үзүүлэхээр бэлтгэлээ хийж байна. Тэгээд тэмцээн болох бас нэлээд хугацаа бас байна. Тэр болтол бид нар бас энд одоо Монголд хийж дутуу орхигдсан төлөвүүдээ энд бүгдээрээ яг ингэж нэг дор юунд санаа зовхгүйгээр ингээд вакуумжилжтэй зөвхөн бэлтгэлдээ анхаараа тий нэг газар байрлаад бүх зүйлээ мартаад ингээд бэлтгэлээ хийдэг. Тэгээд бид нар өдрийн 10 цагийн бэлтгэл хийж байгаа. Тэгээд өглөө 6-аас гээд 10 цаг хийгээд үргэлжлээд ирээд тэгээд ингээд одоо дахиад 20 хоногийн бэлтгэл байна. Тэгээд тэмцээний амжилтаа дуусгаад очих болно. Тэгээд таад маань бас бидрийг сошиал хуудасаар бас манай тизер видеог маань шеэр хийж бас дэмжээрэй. Бусдад бас түгээгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд бас манай YouTube хуудас маань бас амь орсон байгаа. Тэгээд влогууд хийж байгаа шүү. Дэлхийн аваргын тэмцээнүүдээр угаасаа мэдээж влог хийж оруулах нь тодорхой. Тэгээд та бүхэн гоё дэмжиж лайк дараад, subscribe дараарай. Тэгээд гоё шеэрлж өгөөрэй. За ингээд энэ хүртэл бичлэг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.